Монгол улсын нийт хүн амын дунд эрдэнэ тогтолцооны хавдар ахыг хууч өвчин дэлхийд тэргүүлэх цаашлаад маш олон хавдруудаар маш өндөр тархалтай байгаа нь эмч эмнэлгийн ажилтан бид бүхний санаа зовоож байгаа асуудлууд нэг байна. Инхээр бид нар ямар нэгэн байдлаар энэ эрдэнэ тогтолцооны ялангуяа миний өөрийн мэрэгжлийн буюу хоол боловсрол эрдэнэ тогтолцооны хавдруудаас урьдчилан сэргийлэх заавал шаардлага байна. Ингэж урьдчилан сэргийлэхийн тулд бид бүхэн эрт илрүүлгээр энэ багжин шинжилгээнүүдийг хийлгэж байгаа ч гэсэн генетикийн шинжилгээнүүдийг сайн хийлгэх нь бол энэ амьдралын хэрэгцээ шаардлага болоод байна. Иймээс бид бүхэн бол генийн шинжилгээг аль болох залуу наснда, хүүхэд наснда, насан туршид, ахмадууд гээд аль ч наснда аль болох эрт хийлгэх нь дэлхийн нийтийн шинжилгээ ухаантай хамгийн ойр эрт илрүүлэх боломжтой ийм салбар болоод байгаамаа. Тийм учраас та бүхэн генийн шинжилгээний ач холбогдлыг үнэлэх, энэ шинжилгээний өвөрмөц мэдрэг чанарыг ойлгож өөрсдийн мэдлэгээ дээшлүүлэх нь бид бүхний амьдралын бас нэг чухал хэсэг болоод байгааг анхааралтай аваарай гэж эмч хүний зүгээс хүсэх байна.